Цаг хугацааны эргүүлэгт дэлгэцийн бүтээл мөнхөд амьд байдаг. Энэхүү амьд урлагийг өөрийн уран бүтээлээр үргэлжлүүлж, кино урлагт өөрийн нэрээр сийлэн үлдээсэн найруулагчтай он цаг энэ мөчөд эргэн дурсаж байна. Мөнхийн цаг хугацааны гинжийг өөрийн бүтээлээрээ холбож байдаг дэлгэцийн урлаг өргөн гайхамшиг. Энэ цаг хугацаанаас цаг хугацаа тийш илгээж байдаг уран бүтээлчийн үрэг дэндүү их. Зандрагуутай бол амьд сүрэн байхаас нэхлээд бурхны орон залрах хүртэлх энэ хугацаанд би бол хамтарч ажиллаж ирсэн цөөн хэдэн хүний нэг л дээ. Ер нь Монголын кино урлагийг төрөл хэлбэрийн хувьд бол баяжуулах тал дээр бол их ажилласан. Миний аав бол Монголын кино урлагт анхны жимийг гаргасан. Зандрагуу хянуу зохиолч, хянуу найруулагч Зандрагуу Монголын соёл урлагийг одоо дэвшин хөгжөхөд онцгой гавьяа байгуулсан хянуу найруулагч, хянуу зохиолч гэж би өөрөө хувьдад тэгдэг юм. Маш их олон уран сайхны кино найруулсан, зохиосон зохиолч хөө. Бүхий л амьдралаараа хамгийн үнэнч зүтгэсэн. 1940-од оны сүүлчээр оператор Ганжуур, найруулагч Зандра, 1950 оны дундуур найруулагч Дорж Холом, оператор Уртнасан нар зөвлөд холбоот улсын киноны дээдсэг үйлдвэрлэжээ. Тэд анхныхан киног шинжил гэж нэрссэн бэлэг дэмбэрэлтэй сайхан хийж байжээ. Монголын анхны одоо найруулагч, зохиолч, кино найруулагч ийм хүн. Бага залуу наснаас шүлэг зохиол оролддог. Тэр бүтээлээ төвийн хэвлэлүүдэд нийтлүүлдэг. Ер нь бас ийм нэг залуу уран бүтээлч гарах гэж байгаа юм байна гэсэн дохой бол уншигчдад өгчээсэн байдаг юм. Сумын дэлгүүр, салхин дутх зул, Монгол орон зэрэг бүтээлүүд нь бол дээр үед 1940-од оны үед бол хэвлэгдсэн байт юм билээ. За 1942 онд Монгол кино үйлдвэрт анх дагалдангоор ороод 43 онд бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн зохиолчийн ангид суралцахаар явсан байгаа юм. Өөрөөр хэлбэл Зандрагуу бол жинхэнэ мэрэгжлийн кино зохиолч. Урлаг бидний зүрхийг уйлуулж, өвдгөж, баярлуулж, бас цаг хугацааны галт тэргээр хуучин дурсамжин дээр минь хүргэж өгдөг. Тэр үед бид ад жаргалыг мэдэрч, дэлгэцийн урлагийн гайхамшигыг мэдрэн үнэн зүрхнээсээ нулимсаан арчин суудаг. Мөнхийн цаг хугацааны гинжийг өөрийн бүтээлээр холбож байдаг дэлгэцийн урлаг өөрөө гайхамшиг. Энэ дэлгэцийн бүтээлүүдийг цаг хугацаанаас цаг хугацаа тийш үүр дэлгээж байдаг найруулагчийн үүрэг дэндүү их. Тийм ээ. Тэр зүгээр л хүний амьдралд хүн шиг амьдрахыг хүсдэг хүн байсан юм. Тэр гэрэл сүудэртэй кино урлагийг буцалтгүй сонгосон жинхэнэ уран бүтээлч байсан юм. Химэд битгэл ашиглаж байна. Эхлэн иргэнийхэн үүргийг ухамсарлаж хүнийг өрөвдөх сэтгэл танд төрсөнгүй юу? Хүний дотоод ертөнцийн зүрхний хэмнэлийг дэлгэцийн урлагт гаргана гэдэг. Найруулагчийн хувьд маш өндөр чадвар шаардах ажил. Тэр зохиолоо өөрөө бичиж, тэр бичсэн зохиолоо дэлгэцэнд найруулан тавьж байсан.
Өнөөгөн орсолтой ийм хүн учраас зөвлөлт холбоот улстай хамтарсан уран бүтээлд их ажилладаг байсан. Ядангуяа томоохон ойнуудын үеэр зөвлөлтийн найруулагч Кишилев Ардинский гэсэн улсуудтай хамтарч олон хяног их он хянонуудыг хийж байсан. Баримт хянууд гаргасан нь анхны одоо Монголын баримт хяног зөвлөлт холбоот улсаас одоо сурж мэдсэн боловсрал авсны хувьд өөрөө баримт хяног одоо хөгжүүлэхэд онцгой өөрийг биелүүлсэн гэж би боддог. Монголын нийгмийн амьдралын тэр үед өөрийнхөө ажиллаж уран бүтээл хийжсэн тэр үед болж байсан чухал үйл явдлууд оролцож байсан өөрөө. Янз бүрийн зохиолч нь орчуулна. Энэ асар хөдөлмөрч хүн. Манай хоёр аавын тэр хамтарч хийсэн тэр манай аялгау гэдэг кино бол ерөнхийдөө одоо Монголын анхны мюзикл гэж хэлж болох юм. Тэр их дайн, дажин, дэлдвийн одоо хүнд хэцүү барай тавианы үеийн дараахан гарч ирсэн их тийм өөдрөг үзэлтэй. Их тийм нэг цэвэрхэн ирээдүйг харсан ирээдүйн ер нь их тийм нэг гялалтсан их сайхан нарлаг дулаахан тийм сайхан харагдсан нэг тийм сэтгэгдэл төрүүлсэн тийм кино байдгийг. Их хөдөлмөрч хүн. Манай аялгау гэж уран сайхны киног оюунгон зохиолоор хийжсэн. Би тэнд дуурийн театрынхаа бүжигчин нэр тэр Эренцэг гэдэг бүжгийн зурагт орж исэн. Одоо манай аялгау гэдэг кинонд гарч байгаа. Кино хэлбэрийн тулгын чулуу тавилдсан ахмад буурлуудтай танилцуулъя. Одоо эднийгээ тав хүнтэй танилцуулъя. Кино хэлбэрийн анхны дараах гончггүй. Анхны эмэгтэй найруулагч урлагийн гаяа цэцгэлтэн болдгой. Уран ажилтан гомсронгой. Далайхугой. Самдангой. Энэ кино найруулагч зохиолч урлагийн гаяа цэцгэлтэн Зандрагой. Зандрагой хүний хувьд найруулагчийн уран бүтээлчийн хувьд бол их тийм дүлгөөхөн Монгол сэтгэлгээ, Европ сэтгэлгээг одоо хоёулангийн одоо сайхан эзэмшиж аль алдлын одоо харуулахыг хичээдэг их соёлтой ер нь уран бүтээлдээ бол жинхэнэ одоо Монгол төрх Монгол юм гэдэг нь ямар байдаг, Монгол ахуй гэдэг ямар байдаг, Монгол орчин гэдэг ямар байдаг, ер нь тэр баримт кинонд гол юуг харуулах гэсэн гэдэг талаараа оператортойгоо уран бүтээлчтэй хамтарч ажилладаг тийм хүн байсан юм л да. Тэгэхээр Зандрагой бол одоо цуг явахад их сайхан түшигтэй, өөрөө их соёлтой. Тэрнээс надад одоо залуу авираа тэр надад бас сурах юм маш их байдаг. Байсан. Гаднаас харахад бол хизээний цэмцгэр. Гаднаас орж ирчээд болтоогоо тайлчаад бүгдийн шоттой цэвэрлж жагаад үлгүр дээр үлгдэг гэсэн тийм. Гутал нь бол яаж яарж исэн. Заавалжгүй гутлаа үзчихээ цэвэр ингээд маш их арчжээ цэвэрлжээж гардаг. Тэр одоо амьс одоо 2 удаа дараалаад нэг амьс өмсөн гэж байхгүй. Газ дүгнүүд гэхэд л одоо аавын газ дүг хэдин килэр байсан баха. Тэтгэвртэй гарахтаа бол одоо намайг бол одоо өөрийнхөө оронд баримт киноны найруулагчаар Зандрагой үлдээгээд өөрөө бол тэтгэвртэй гараад авианы хаамралтанд суугаад ингээд яасан юм байна. Тийм учраас би бол Зандрагойн үед Зандрагойтой хамтарч ажиллаж байхдаа ч гэсэн тэр Зандрагойн хэлсэн Монголын түүхтэй холбоотой Монголын тэр улс зүйн нийтлэлийн киноны талаар бол би бол их дагнжирнэ ажиллаж байсан. Түүгээрээ бол Зандрагой бол надад уран бүтээлчийн хувьд бол тэр өөрийн тэр сэдв өөрийн арга барилыг бол надад өлүүлдээсэн гэж би бодож байдаг. Леонардо Бертолуччи хэлсэн байдаг л да. Ер нь кино бол ариусл юм а гэж. Үнэхээр л киногоор тэр тухайн нийгмийн дүр төрх тухайн нийгмийн амьдрал ахуйг одоо харуулдаг учраас яахан аргагүй л одоо хүний сэтгэл санаанд ариусл өгч
гэгэрэл өгч идэг ийм сайхан урлаг юм аа. Дэлгэцийн дүр бүхний үнэн дүр төрхийг харуулах гэж оюунан чилээдэг найруулагч урлагийн жинхэнэ боол хэлтэй санагдан. Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч, найруулагч Цэвэний Зандра баримтат киноны хаан. Энэ хүн өөрийнхөө бүх амьдралыг, бүх том уран бүтээлүүдийг кинонд зориулж, түүхийн бүхий л шаштруудыг бидэнд таниулан үлдээж чаджээ. Ер нь бол Зандрагаач өөрөө их Европ соёлтой итгэжин цэмцгэр ерөөсөн байнга газдаг зөөж өгнө. Байнга гисчуутай байна. Тэгээд өөрийнхөө санаж бодож байгаа юмыг жаахан мушилзж яагаад цөөхөө өгөр хэлдэг. Ингэчүүл зүгээр юм бодох. Тэгэл болоо. Чивэл тэрийг үлээж авбал ахаар тим тооноор яг тэр өөрийнхөө санаж байгаа юмыг хэлдэг. Ийм хүн байсан юм да. Тэгээд сайхан гэртээ урьж авчираад тэгэл нөгөө киногоо ярина. За одоо нэг ийм хиймээр юм чулан бутаа. За ингэмээр байна. Одоо танд ямар санаа байна? Баримттай нь болохоор энэ талаас нь чи бодож аван шүү дээ гэж операторд найруулах зөвлөн. Ардын хувьсгалын ихэнх үед одоо очиж зөвлөлтийн төрийн удирдагчтай уулзаж байсан Сүхбаатар Данзан энтрийн тухай чухал ховор баримт материалыг мөн зөвлөлтийн киноны төв архивын хадгаламжаас олж ирж эх орны кино урлагт оруулсан олон хүний хийх бүтээлийн эхийг тавьсан ийм хүндээ. Монгол орны хөгжил дэвшлийн тухай социалист бүтээн байгуулалтын олд амжилтыг харуулсан тэр кинонууд бол гадаадын олон оронд бол их үнэлэгдэж байсан. Ялангуяа Зандрагын хийсэн тэр бүгд найрамд Монгол ард улсыг 51 онд хийсэн, 61 онд хийсэн Эртний нутгийн солонго, 71 онд хийсэн энэ юуны миний Монгол энэ кинонууд бол ерөнхийдөө гадаадын олон оронд бол их сайн хүлээж авч гадаадын олон орны үзэгчдийн таашаалыг хүлээж авч байсан. Урлагт хэрвээ зүтгэх юм бол чи бүх юм орхиод ганцхан тэр урлагтаа явах ёстой. Хэрвээ чи тэгж чадахгүй юм бол тэгвэл урлагт хийх юм байхгүй гэж ярьдаг байсан. Зандрага бол ажил хөдөлмөрөөрөөч тэр одоо тэр оюун ухаан авьяас билгээрээч тэр бусдад үнэнхээсээ их үлгэр дуурайл болсон биеэ их цэгцтэй авч явдаг. Ямар ч өөр хийгээгүй хүн л гэж бодно да. Тэргүүлэх зэргийн хүн л гэж бодно. Энэ 80 жилийн хугацаанд Монголын баримтат кино урлагийг хөгжүүлэхэд маш их гавьяа зүтгэл байгуулж Монголын баримтат уран сайхны кино, баримтат сэтгүүлийг одоо анхлан бүтээлчсэн хүн бол яахын аргагүй Монгол улсын урлагийн гавь зүтгэлтэн Зандрага бай. Зандрагааг энэ өчүүхэн хугацаанд дурсаж тэр хүний амьдралыг энэ дэлгэцэнд багтаана гэдэг даанч худал бидний мэдэх үнний цаана бидний мэдэхгүй үнэн үлдэхэл болно гэсэн ч авьяас салгисан энэ бурханлаг уран бүтээлчийн анх гаргасан жимээр дараачийн хойч ирээдүй болох уран бүтээлчд бид замнаж тэр замаар цаашид алхсаар л тэмцсээр л бүтээсээр л байх бол. Түүнийг он цаг мартахгүй. Түүнийг түүх мартахгүй. Түүнийг хийсэн дэлгэцэн дүлдээсэн баримтат киноны үнэн хизээж мартахгүй билээ. Монгол урлаг түүдэг галын дүл шиг өөдөөн бадарч тэргэл сарны туяа шиг гунигт тайхан асгарч дэртэй уулын сүүдэр шиг сэрүү татан ирэхэд тисийн голын үер шиг хоёр эргээсээ алдагдаж дэртэй намрын бороо шиг зүсэрч яваарай.